ирсэн үү гэдэг дээр манай төрийн эмчийн бодлого зохицуулалтын хариултаа бэлдэж байгаараа. За төрийн банкны бас 51% төр хэрэгтэй юм уу? Яагаад ингэсэн бэ гэдэг дээр төрийн банк сангийн яамныхан үндслээ тайлбарлаж бас бэлдээрэй гэдгийг бас хэлье. Энд дээр зөвхөн нэмээд хэлэхэд бид бас төрийн банкыг бол аль болох илүү хөгжилчээ. Урд нь одоо Монголын цахилгаан холбоо гэж компани байсан. Монголын цахилгаан холбоо Монгол улсын 330 сумд 21 аймагт одоо үйл ажиллагаа явуулдаг салбартаа. Энэ одоо төрд байх ёстой стратеги ажиглалтын салбар гэж үзсээр байгаа бид нэр ингээл хөгжлөхгүй явсаар байгаа сүүлд нь хажуугаар нь зэрэгцээд одоо Mobicom, Skytel одоо Unitel гэх компаниуд гарч ирээд өрсөлдөөд өнөөдөр хамгийн жижигхэн хамгийн ашиггүй компани болцсон. А тэр үед бол Mobicom дөнгөж байгуулагдж байсан, Unitel дөнгөж байгуулагдж байсан, Skytel дөнгөж байгуулагдж байсан. Хувийн хвшлийнх маань өрсөлдөөн дээр өрсөлдөөд үйлчлэг нь илүү хүнд хүрсэн, илүү чанартай болсон, илүү хямдхан болсон. А гэтэл бидний хамгийн их нүдний цэцгиймд хайрлаж ирсэн Монголын цахилгаан холбоо компани өдөр тэр үед ганцхан салбартай компани байх үед 330 сум салбартай 21 ам салбартай байсан компани өдөр ингээд ганцхан салбартлаа болоод жижигэрч байгаа. Тийм болохоор бид нар бас төрд бас өмч байх нь зөв буруу юу гэдэг дээр бас тийм үү. Хувийн хвшлтэй нээлттэй өрсөлдөөн суурилах юм бол илүү үн хямдардаг, чанартай болдог. Энэ бас бодлого анхаарах хэрэгтэй баха. Тэгэхээр төрийн банк заавал байх хэрэгтэй. Хаан банк хажууд нэг бүхэн банкуд хоорондоо өрсөлдөөд үйлчлэг нь иргэдэд сайн хүрч байна. Эндээс бас бодох хэрэгтэй. Гэхдээ сангийн яам энэ дээр өөрийнхөө байр суурийг тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. За эрчим хүчний одоо салбар дээр дамжуулах нь төрд байя. Үйлдвэрлэх түгээхийг бид нар тийм үү тодорхой хэмжээнд либералчлахыг. Тэртээ өнөөдөр эрчим хүчний үйлдвэрлэл дээр цахилгаан станцуудыг хувийн хвшлийнхэн бариад эхэлсэн. Тийм болохоор одоо дулааны төрд байгаа цахилгаан станц тодорхой хувийг нь хувьд шилжүүлье. Ингээд үр ашиг нэмэгдүүлье, зардлыг нь бууруулъя, менежментийг сайжруулъя, илүү ил тод болгоё, илүү олон нийтийн хараа хяналттай, олон нийтийн оролцоотой болгоё. Ингэх юм бол тэр эрчим хүчний өртөг зардал буурч болов гэдэг үүднээс үйлдвэрлэл дээр. За ингээд цааталт нь дамжуулах дээр тийм үү? Төрд байж байгаа учраас хэрвээ хит өндөр үнэтэй үйлдвэрлэх юм бол дамжуулахгүй. Хэрвээ түгээх дээр хит өндөр үнэтэй худалдах гэдэг нь тоогоор хангахгүй, дамжуулж өгөх тог өгөхгүй. Ийм байдлаар үндсэндээ бол дамжуулах сүлжээнд төрдөө бай. Ингээд түгээх үйлдвэрлэх хоёр дээр тодорхой хэмжээний одоо либералчлал явуулах нь зөв байхаа гэдэг одоо бодлогыг оруулж ирсэн. Гэхдээ их хурал дээр гишүүд манаас ярилцаад эцсийн шийдлийг таавах мань гаргана гэдгийг бас дахин хэлье. Ингээд манай цэнгэл дарга сангийн яам төрийн банкны нэмэлт хариулт өгч. Улсын их хурлын гишүүн Далаанбатбаяр Сүхбаатарын Эрдэнэболд нарын урилгаар Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-ийн Б ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Багш сурагч нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Манай сурагчид их цоглог хөөрхөн харагдаж шүү. Баярлалаа. За улсын их хурлын гишүүн найдлагын асуултанд цэнгэл дарга хариулна. 4-р микрофон. За 22-оос 23 оны үндсэн чиглэл 25 компани орсон. 25 компани бол 20 нь бол аж цаа байсан. За аж цаа бол нэг компани нь бол 1.5-аас 2 тэрбум төгрөгийн одоо активтай учраас энэ бол нөгөө 5% гэдэг босго нь бол үндсэндээ бол тэглээд энэ бол фейлдэх магадлал өндөр байсан учраас бид нар бол энэ аж цааг бол одоо бол гаргаагүй. Тэгээд харин активыг өсгөх зорилгоор 20 аж цааг нэгтгэж нэг аж цаа нэгдэл болгож ингэж бэлтгэл ажлын хүрээнд бол энэ зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. За нөгөө нэг асуудал бол цахилгаан холбоо мэдээлэл холбооны сүлжээ зэрэг компаниуд бол мэдээлэл холбооны сүлжээг бид бол стратегийн одоо дэд бүтцийн энэ компани байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Тийм учраас энийг бол ер нь дахиж ярих зүйтэй юм гэдэг агуулгаар бид үндэсний оператор компаниудад хэд удаагийн уулзалт хийж байгаа ийм дүгнэлтэнд хүрсэн байж байгаа. За төрийн банк хөрөнгийн бийж хоёр бол амжилт гарсан. За ажлын хэсгээс нэмж хариулах уу? За цэнгэл дарга. За та бүхэн мэдж байгаа Монголын хөрөнгийн биржийн 34%-ийг бол одоо биржээр гаргасан. Одоо энэ удаад бол 15% буюу 49% нь одоо нээлттэй болгоё гэдэг байдлаар орж иж байгаа. Зүгээр их хурлын гишүүд байнгын орон дээр бол 49-с илүү хувийг нь одоо биржийг
одоо явуулах зүйтэй гэдэг бол санал гарч байгаа. Энийг бол ажлын хэсгийн хүрээнд бол авч үзэх болцоотой гэж л үзэж байгаа. За эрчим хүчний салбарын хувьд бол бид нар бол үнцэн чиглэлийн үжил баримталд бол маш тодорхой тусгасан байж байгаа. Яаж вэ гэхээр бол бид бол энэ эрчим хүчний салбарыг бол өсөлтийн дэмжиж либералчлах, эрчим хүчний салбарын чөлөө зах зээлийн зарчим шилжүүлж, үнд тарифыг зохистой түвшинд хүргэх, цаашид одоо тогтмол эзэмшүүлж явах тогтолцоог нэвтрүүлэх, за мөн салбарын эрх зүйн орчиг боловсронгуй болгох гэдэг байдлаар үндсэн чиглэлийн үжил баримталд бол тусгасан байж байгаа. За нэг худалдаа авахч загвараас татгалзаж өрсөлдөөн одоо зах зээлийн хэлбэрлүү шилжих гэдэг ийм томьёолоор бол За цэнгэл дарга нэмж хариулах уу? Энэ цэнгэл дарга та ер нь Монголын цахилгаан холбоо компани хэдд удаа хувьчлах гэж оруулж ирж байна? Дөрөвдүгээр микрофон. за Монголын цахилгаан холбооны хувьд бол ерөнхийдөө одоо зах зээлийн зарчмаараа одоо өрсөлдөөнд одоо зах зээлд бол үндсэндээ бол төрөгдөж одоо үйл ажиллагаа нь бол үндсэндээ бол одоо нэлээд хоцрогдсон ийм байдалтай байж байгаа шүү дээ. Тийм учраас бид энийг одоо цаашд төрд одоо байлгаад авах нь зохимжгүй. Тийм учраас энийг үе шаттайгаар одоо бас одоо дээлттэй болгох, олон нийтэд болгох ийм одоо арга хэмжээг бол үе шаттай авах нь зүйтэй гэдэг байдлаар л оруулж ирсэн. Тийм оруулж ирсэн. За баярлалаа. За биржийг хөрөнгийн биржийг энэ чинь 100% хувьчлая гэж орж ирж байгаа мөн үү? Явцх дарга. Тэ? 100% хувьчлая гэж орж ирж байгаа. Аа? Хэдэн хувь хувьчлах гэж орж ирж байгаа. Энийг нэг энэ гишүүдтэй энийг нэг ойлгомжтой яриад хач. За явцх шүү. 2 өдрийн өмнө би өгсөн. За Ямар балер хэний гар үлийн чи? хөрөнгийн биржийн 34% нь хувьчлая гэж орж ирж байгаа. А гэхдээ цаашлаад 2 өдрийн өмнө өгсөн би. Үнээр. энд 15% нь хувьчлая гэж орж ирж байгаа. За энэ дээр Эрдэнэс тавталгоо дээр 10%, Эрдэнэт үйлдвэр 10%, Эрдэнэс критикал минералс 10%, Дулааны 3 дугаар цахилгаан станцын 49%, Дулааны 4 дугаар цахилгаан станцын 49%, Эрдэнэт Дулааны цахилгаан станцын 49%, Дорн төсөө эрчим хүчний систем 49%, Дархны Дулааны цахилгаан станцын 49%, Амгалан Дулааны станц 49%, Төрийн банкны 45%, үндэсний давхар даатгал компанид 34%, хөдөө аж ахуйн корпорацийн 49%, Мяд компани 10% нь стратегийн хөрөнгө оруулалт хувьчлаад үндсэнтэй болсныхын дараа 24%-ийг нь. За Шивэова компани 39%, Багнуур компани 24%. Энэ урт талд нь тодорхой хувь нь хувьчлагдсан учраас 49 хүртэл хөв болгож одоо үлдсэн хувь нь хувьчилж байгаа. За Монголын цахилгаан холбоо компани 44%, бас одоо 5% нь очсон учраас ингэж оруулж ирж байгаа. Хөдөө аж ахуйн биржийн 66%, Монголын хөрөнгийн биржийн одоо 15% гэсэн. Энэ дээр сангийн яам хөрөнгийн бирж төрийн банк эднэдээ саналаа өгөх хэрэгтэй байна. Миний одоо хувийн байр суурь бол хөрөнгийн биржийг аль болох одоо либерал болгоё, ховжилъя гэсэн тийм байр суурьтай байдаг. Гэтэл манайхан бол энэ хөрөнгийн биржийг ховжлох юм бол нөгөө байр байшин энэ түүх соёлын дурсгалтайгаа маш сайн байршилтай газар налга болчихно гэсэн тийм явц суу юм боддог. Хиндэ бид нар бол энэ байрын энэ газрын төрдөө аваад үлдээ. Харин тэр хөрөнгийн биржийн технологи, менежмент, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл энэ бүгдийг одоо хөвчлээд ингээд илүү бас либерал болгох бололцоотой. Ийм байдлаар шийдэх бололцоотой гэж харж байгаа. Гэтэл сангийн ам бол энд хамаагүй хөвчлөж болохгүй гэсэн байр суурь өгсөн учраас ийм байдлаар орж ирж байгаа гэдгийг та бүхэнд бас хэлье. За төрийн мэдлийн хувьцааг нь худалдах компаниуд дээр Монгол шуудан компани 66, за Цемчхо компаниг 100%, Дулааны шарын гол дээр 100% гэдэг ингээд тодорхой хов дулааны станц, налах дулааны хөсгөл дулааны станц тэртээ тэгээ хувийн одоо дулааны станц үйл ажиллагаа явуулж явах түүнтэй төр өрсөлдөөд байх шаардлагагүй. Энийг хувьчлаад 2 хувийн компани хоорондоо өрсөлдөөд үн тарифаа бас зохицуулаад ингээд илүү үйлчлэгийн чанартай байх гэдэг үүднээс нь хувьчлуудыг оруулж ирсэн гэдгийг хэлье.